бичгийн дэрмэн тавьчих. Тийм. За сайн байцгаана их хүнд сэтгүүлчтэй. За авилгатай тэмцэх газрын нэрийгдэх олон нийтийн зөвлөл 2018 оны эхний хурлаа хийж байна. За бидний өнөөдрийн хэвлэлийн хурлын сэдэв бол авилгатай тэмцэх газар нийгэмд дуйлантай хэрэгүүдийг шийдвэрлэх төлөө төсвөр шагналсан тэр дундаа 60 тэрбум бүр хүн болгон итгэл өмшл болсон 60 тэрбум төгрөгийг бол шийдвэрлэж чадаагүй батлаа төсөв хөрөнгө нэмсэн тухай гачиг өгсөн байгаа энэ цаанах учиртай. За авилгатай тэмцэх газрын олон нийтийн 4 дэх зөвлөл ажиллаж байна. Бид одоо 120 хоног ажиллаа. Бүтэн 4 сар ажиллаа гэсэн үг. За бид бол Монгол улсын хуулийг дээдлэх, шударга ёсыг тогтоох, авилгыг таслан зогсоох ийм зарчим баримтлан ажиллаж байгаа. За мөн Монгол улсын нийт хүн амын одоо нүдчих дуу хоолой болгохын үндсэн үүрэг хүлээж байгаа. Ингээд Монгол улсад батлагдсан авилгын эсрэг хуулийн 27 дугаар зүйл заасан олон нийтийн зөвлөл 32-ын эсрэг 1-3 заасан нар авилгатай тэмцэх газрын хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт гүйцэтгэх засгаас бусад ажилд нь хяналт тавих ийм хуулийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлж байгаа ийм олон нийтийн зөвлөө. За манай олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 4 удаа хуралдаан хийсэн. Дотроо бид 3 ажлын хэсэгт ажлын хэсгүүд 8 удаа хуралдсан байгаа. За хэвлэлийн хурлыг 17 онд 4 удаа зохион байгуулсан. Олон нийтийн зөвлөөс авилгатай тэмцэх газар болон бусад байгууллагуудад явуулсан албан бичиг бол 94-ийг явууллаа. За хариу ирсэн бичиг бол 55 байна. За 102 иргэдтэй бичлэн уулзлаа. 81 иргэдтэй утсаар харилцаж гомдол мэдээллийг авч харилцсан. За энэ хугацаанд манай олон нийтийн зөвлөлөөс санал гаргаж бас авилгын асуудал дээр хууль хэрэгжүүлдэг мөн одоо авилгалд өртөж бодох тийм эмзэг гих байгууллагуудад бид нар уулзсан байгаа. Улсын ерөнхий прокурор, шүүхийн ерөнхий зөвлөл, улсын дээд шүүх, цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Улаанбаатар хотын захиргаа, хууль зүйн яам, улсын их хурлын тусгай хяналтын дэд хороо, мэргэжлийн хяналтын газар, ерөнхий газар гих мэтийн байгууллагуудад бид нар уулз зохион байгуулсан. Ингээд авилгын асуудал дээр бид нар хамтран ажиллах нэг байр суурьнд хүрсэн байгаа. Одоогоор Улаанбаатар хоттой хамтран ажиллах санамж жижиг хоёр залдаа хэлцэгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай бид нар бас хамтран ажиллах саналаа боловсруулж байгаа. Ингээ бус газруудаа бүгднтэй боловсруулах ажил явагдаж байна. За Монгол улсын их хурл ерөнхийлөгч ерөнхий сайдад бид нар авилгатай тэмцэх газрын асуудлаар зөвлөмж хөрвүүлсэн байгаа. За олон улсын авилгатай тэмцэх өдөр жил болгоны 12 сарын 9-нд болдог. Энэ өдрийг ухтаад бид авилга бол байгалийн давтшгүй хүчин зүйл биш гэсэн сэдвээр зөвлөгөө хийсэн байгаа. За энэ зөвлөгөөнд Монгол улсын ерөнхийлөгч биечлэн оролцож үг хэлсэн. За улсын их хурл, засгийн газар, хууль зүйн байнгын хороо, нийслэлийн удирдлагууд, нийслэлийн прокурор, цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, шүүхийн зөвлөл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцсон. Энэ зөвлөгөөн дээр нийслэлийн прокуророос, хууль зүйн яамнаас, авилгатай тэмцэх газраас олон нийтийн зөвлөлөөс 4 төрлийн бэлтгэл орж сонсгосон байгаа. За мөн энэ өдөр бид нар авилгын гинжлэгийг тасалцгаая гэсэн историк бэлдэж телевизүүдээр цацсан. Энэ бол Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, ТV9, ТV5, C1, Игэл, 25, Улаанбаатар, Стар, ВТV гэсэн телевизүүд цацсан. Тэгэхээр энэ телевизүүддээ бид нар бас энэ эндрэс авилгын асуудал дээр биднэртэй дуу хоолойгоо нэгдсэнд бас баярлж байгаагаа илэрхийлье. За мөн бас бидний дуу хоолойтой нэг байр суурьнд байхыг эрмэлзэж уулзах зохион байгуулж хамтран ажил санал гаргасан дээрх уулзсан байгууллагуудаа бас баярсан талхаснаа илэрхийлье. За бид 2018 оны гэрч хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. За олон нийтийн зөвлөл бол авилга албан тушаалтны хууль бус үйлдэлийг хармагц, мэдмэгц, сонсмогц шууд олон нийтэд мэдээлэх эрхийг одоо хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ бол нийт ард түмний өмнөөс бидэнд олгосон энэ эрх үүрэг гэж бид нар хардаг юм аа. За авилгатай тэмцэх газар бол өндөр түвшнийч вэ, дунд түвшнийч вэ,
анхан шатанч бай, аль шатанд байгаа авилгыг илрүүлэх, талсан зогсоох, арилгах ийм үүрэг хүлээж төсвийн мөнгөөс санхүүжж байгаа байгууллага. За манай олон нийтийн зөвлөл бол иргэдийн гаргасан санал гомдлоос авилгатай тэмцэх газарт оруулаагүй 23 гомдол байгаа. Авилгын бус хөдөлмөрийн маргаан, иргэний маргааны шинжтэй 13 гомдол бидэнд ирсэн. За авилгатай тэмцэх газарт бид 43 гомдол оруулсан. За үүнээс 17 нь одоогоор хариу ирээгүй байна. 3-т нь бол эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ бол Улаанбаатар төмөр зам, Зоршиг тээврийн нэгтгэл, 107 дугаар цэцэрлэгтэй холбоотой гомдлуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. За эцсийн шийдвэрлсэн 3 байгаа. Энэ бол одоо Улаанбаатар төмөр замын ашиг сонирхлын зөрчилдөө өгсөн 3 хүнийг ажлаас салсан. За мөн түүнчлэн татваргүй дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гайл ерөнхий газрын нэг хүчингү болгосон. За нийгмийн даатгалаас талигачаа ман нэрээр тэтгэр авч ирсэн гомдол бас үгүй байна гэдг нь одоо эдийн засгийн цагдаагийн албанаар албан ёсоор шалгуулаад тогтоолгосон. Ийм 3 хэргийг бид нар өнгөрсөн 120 хоног шийдвэрлэж чадлаа. За бүрэн шийдэгдээгүй 15 байна. Энэ ямар учиртай вэ гэхээр боломжгүй юм, тогтоогдохгүй байна, албан бичиг хургуулсан, шилжүүлсэн гэсэн ийм хариунууд авсан. 15 одоо гомдлын хариу авсан. За өмнө нь авилгалтай тэмцэх газарт асуудлаа тавиад хариу авсан байсан. Ийм 5 гомдол байсан. За ард иргэдээс авилгалтай тэмцэх газар заавал нэр хаягтай гомдол авахыг бол шаарддаг. Энэ нь өөрөө авилгыг илрүүлэхэд их том саад болдог. Азийн сангийн 2016 оны судалгаагаар та нэр хаяггүйгээр авилгалтай тэмцэхт гомдол мэдээлэл гарах хүсэлтэй 70% нь хүсэлтэй гэсэн. Нэр хаягтайг бол 30% нь л гарна гэсэн. Тэгэхээр энэ нэр хаяг шаардж байгаа нь өөрөө авилгалыг харсан, үзсэн, мэдсэн хүн дуурах боломжийг хааж байгаа хамгийн том хаалт байгаа. За дараагийн зүйлэл иргэдийн гомдолд хариу өгдөггүй гэсэн асуудлууд маш их ирдэг. За хариугаа нэхэхээр бүртгээгүй байна, дахиад бичээд ир гэдэг хариу асуудлыг бас тавьдаг. За энэ одоо асуудлууд бол бүгдөө баримт нотлогоотой асуудлууд тавьж байна. Яагаад тэгэхээр бид асуудал тавихаар энэ баримтгүй тавьдаг гэж хэлдэг. Жишээлбэл одоо энэ 2017 оны 11 сарын 13-нд өгсөн гомдол таг болоод 13 дахиж шаардаад 24 дахиж шаардаад дахиад өгсөн баримт энэ байна. За олон нийтийн зөвлөлд өргөдөл гаргалаа гэж бас хүмүүсийг их зэмлэж байгаа. Баасан тандаад тахта яад ингэж хүмүүсийг загнаж байгаа. Одоогийн байдлаар ингэж загнуулсан хүн 7 болчиход байгаа. Тэр усад бидний нэрийг битгий хэлээрээ. Бид одоо чангалуулахыг хүсэхгүй байх шүү асан гойсон. Тийм учраас бид тэр усуудын нэрийг зарлахаас хатгалж байна. За дараагийн зүйл иргэдийн гомдлыг устгадаг асуудал байна. Одоогийн байдлаар 4 иргэдийн гомдлыг устгасан гэсэн тоо баримтыг манай энэ авилгатай тэмцэх газрын өөрийнх нь одоо гомдол хүлээж авдаг хүн өөрөө хэлсэн байгаа. За тэгээд тэр хэлсэн хүн өнөөдөр ажил дээр байхгүй байгаа. Халагдсан уу, өөр тийшээ шилжсэн үү, яасан нь одоогоор тодорхойг байгаа. Гэхдээ энэ өргөдлийг өгөөд энэ устгасан гэдгийг өөрт нь хэлээд тэр нь бол гавьяа тэмчүүн байгаа. Иргэн Аа гэж хүн. Энэ хүн одоо тэр надад энэ мэдээллийг өгсөн хайцсан бэ гэдэг энэ асуулгыг сая он гаргаад авилгатай тэмцэх газар тавьсан байгаа. Тэгээд тэрний хариу бас ирэх байх. Жишээлбэл энэ Мегомби Инквалд гэдэг хүний 2005 оны 8 дугаар сарын 9-ний 319-р захирамж нь албан тушаалтны гэмт хэргийн шинжтэй гэд тогтоогдсон энэний дагуух гомдлыг өгсөн тэр А гэдэг хүний баримт нотлогоо устгагдсан. Энэ хүн манад 10 сарын 19-нд ирээд би өлсгөлэн зарлан авилгатай тэмцэх газрын үүдэн дээр гэсэн. Тэгээ яагаад та өлсгөлэн зарлаж байгаа гэсэн. Миний гомдлыг устгасан байна гэдэг. Тэгээ бид нар энэ авилгатай тэмцэх газрынхаа холбогдох улсуудыг бас авчираад ярилцаад тэр хүний өлсөн засварлахаас нь татгалзуулаад одоо энэ асуудал авилгатай тэмцэх газар дээр бас шалгагдаад явж байгаа. За гомдол гаргасан иргэдийн албан тушаалт нь ховлдог юм байна. Чамайг ийм улсууд манай дээр матж байна гэж. За бидэнд бас баримт байна. Энэ Баянзүрх дүүргийн 21-р хорооны засаг даргатай холбоотой гомдлыг маш олон гарын үсгтэх олон хүн ирж гомдол гаргасан. Гэтэл энэ улсуудыг засаг даргад нь матсан байна. Одоо нөгөө засаг дарга нь чи намайг авилгатай тэмцэх газарт матчихна гэд заримтай нь хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан гэж байна. Зарим нь дарамтлаж байгаа гэж. Тийм учраас энэ улсууд бидний одоо энэ гаргасан гомдлыг Баянзүрх дүүргийн манай дүүргийн засаг даргад хэн ховлсон, энийг хэн шалгасан, энийг бид бас шийдэж өгөөд энэ улсууд бас дахиад гомдол гаргаад ирсэн.
нотлохоо нь байж байна. За гомдолч нь нотлохдохгүй бол хүн гүжигдсэн гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шүү дээ. Тэгэд хууль сануулж гарын үсэг зурулдаг асуудал маш илбэг байгаа. Тийм учраас манай ард иргэд хууль энгийн ардад маш их хатуу эрх мэдэлтнүүд буюу авилга албан тушаалтны зөрчил гаргасан улсуудын толгой гэлдэг ийм цагт амьдарч байгаа учраас энэ асуудал дээр манай гомдол гаргагчид, мэдээлэгчид, шүгэл үлээгч нар маш их эмзэглэж байна. Надаар гарын ус зурулсан гэж авилгатай тэмцэх газар өөрөө авилгыг нотлох хүсэлгүй байгаа цагт авилгалын асуудлыг ирчилсэн тэр хүн л гэмтэн болчих гээд байна. Тийм учраас ард иргэд энэ дээр хэмзэглэж байгаа. За гаргасан гомдолд тэс өөр хариу өгдөг. Одоо бүр сүйдээ болохоо байгаад. За энд нотлохоо байна. Бас эргэн хүний нотлохоо энд байна. За энэ хүмүүс шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлийг маш сайн хангасан боловч хариуцагч тал дав заалдаагүй байхад дав заалдсан мэтэр архивд худлаа баримт оруулаад энэ улсуудын эрхийг зөрчсөн тухай авилгатай тэмцэх газар хандахад нөгөө нэхэмжлийн шаардлагыг хангаж шударга шийдвэр гаргасан шүүгчийг буруутан болгож шүүхийн ерөнхий зөвлөл ёс зүйн хороонд нөгөө шүүгчийн шударга шийдвэрийг харин буруу мэтээр авилгатай тэмцэх газраас бичиг явуулсан байна. Одоо нөгөө ямаа гэхээр тэмээ гэдэг хариу өгнө гэдэг шиг болж байна. Баримт нь энэ байна. За авилгатай тэмцэх газар хүмүүс гомдол гарахаар тэднээс тодруулах мэдээлэл авахгүйгээр шийдвэр гаргаж байна. Жишээлбэл эргэн баасан энд ийм юм байна гэхээр надаас ямар ч юм та яагаад энийг бичв гэж асуухгүй мөртлөө шийдвэр гаргацдаг. Эсвэл урд үдэн асуугаад маргааш нь шийдвэр гаргацдаг. Нөгөө нотлогоо батлагыг нь хайдаггүй, олдоггүй. Ийм асуудал бас энэ авилгатай тэмцэх газар бухшиж байна. Ийм учраас одоо гомдол дөрцөн хууль бус үйлдэлүүдийг нэг бүрчлэн тогтоодоггүй, шалгадаггүй, олон нийтийг оролцуулахыг хүсдэггүй, саармжуулж, дарамтлж, мохоож, иргэдийг одоо мухардалд оруулж цөхрөнгийг барж байна. Энэ байдлууд өөрөө. Нөгөө авилгатай тэмцэх газрын нэг үндсэн үүрэг байгаа шүү дээ. Авилгагүй нийгмийн төлөө хамтдаа гэдэг үүдэн дээр бичсэн байгаа. Тэгээ бичээд ирчихээ чийж бичих уралдаа юм уу, гоо бичих уралдаа юм ийм зарлаа сууж идэг газар болчих манай авилгатай тэмцэх газар чинь. Одоо ингээд бид нар энэ байдлыг хараад юу гэж үзэж байгаа вэ гэхээр энэ авилгатай тэмцэх газрын ажлыг маш олон хүний нүд хараагаар хурдан хянахгүй болохоо гэж харж байгаа. Авилгатай тэмцэх газрын хэрэг бүртгэгчнэр хэрэг бүртгэлтийг нээе гэд прокурор нь татгалзаж яана гэж хариу өгч. Эсвэл прокуророос энэ бол хэрэг нэх бишээ гэд. Эсвэл авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар хэрэг бүртгэл явуулах боломжгүй гэд. Ингээд хоёр талаа бөмбөрүүлэл авилгалыг дундаа хийдүүлж. Хариуцлага тооцохгүй байна гэдэг нь бид нэр ил тодор харж байгаа. Ер нь тооцохгүй юм байна. Ямар ч авилгын хэрэг байгаад, баримт нотлохоо байгаад явахгүй юм байна гэж харж байгаа. Яагаад? Улаанбаатар төмөр замын офшор данстай засварын машин, тос тослогоо, 999 вагон бид маш олон асуудал гаргаж тавьсан. Гэтэл энэ асуудал дээр одоо манай авилгатай тэмцэх газрын дарга инх жаргал 17 оны 12 сарын 27-ны өдөр төмөр зам Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхио баасан гэдэг ийм одоо асуудлыг надад тавьсан. Та бүхэн мэдээж шүү дээ 25-нд энд хурал болсон. Бас асуудал асуухад тэр талаар мэдээлэл байхгүй гэдэг хариу өгчөөснөө би тэнд суугаад хоёр чихээр сонсч ирсэн. Сэтгүүлч та бүхэн мэдж байгаа. Энэ байдал өөрөө энэ авилгатай тэмцэх газрын дарга инх жаргал гэдэг хүн гэмт хэрэгтүүдийг хаацалаа сууж идэг. Эндээс авилгын хэрэгт хин гомдол өгчөөг нь илрүүл дарамтлагдаг. Мөрдөн байцаагч нараа битээ энийг хэрэг үсгээрэй гэж замхруулдаг, удирдагч нь байна гэж харах өөр ирэхгүй юм байдал бид нар хүргээд байгаа маа. Тийм учраас одоо бидэнд дахиад авилгатай тэмцэх газарт оруулах мэдээлэл байна. 23-ыг оруулаагүй гэж би дээр тайлан дээр дурдсан. За жишээлбэл одоо энэ замхраа 60 тэрбум шиг ингэ замхраа алдаж
алга болчин гэдэг эрсдэлтэй байгаа учраас энийг илчилсэн гэрч мэдээлэх шүглж үлээгч нарын аюулгүй байдал хангахгүй байгаа учраас бид нар энэ олон нийтийн зөвлөлд ирсэн Живжид Дунмагийн хүү Харт хамгчин гэсэн мэдээлэл байна. Бид нар өгөөг байгаа. Улаанбаатар төмөр замын орлог тариг Гамболд нарын албан тушаалын хууль бус үйлдэлүүдийн мэдээлэл байна. Бид нар өгөөгүй байна. Нөгөө шилэн цагаагаад байдаг тэд цаа цогтөөрлийн үеэл Батуулга гэдэг Улаанбаатар төмөр замын депогт ажиллаж байхдаа 100 сая төгрөгийн авилгын асуудалд оролцолдоод ажлаасаа халагдаад энэ авилгатай тэмцэх газар шалгагдчихсан хүн байна. Гэтэл одоо тэр хүн бүр тушаал дэвшээд зорчиг тээврийн албаны орлог дараагаар ажиллаж байна. Энэ тухайн мэдээлэл бидэнд ирсэн байна. Дархан аймагт одоо Хаян хорвогийн одоо хамгийн дотны хүн Насанбатгийн засаг дарганы 500 сая төгрөгийн асуудал бас энэ Насанбатын эхнэрийн ах トゥ нар бүгд төмөр одоо дархны бүх албан тушаалуудыг эрхэлж байгаа асуудал гээд фактууд ирсэн байна. Бид энийг оруулж чадахгүй байна. Шинэ ухааны их сургуулийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг авчирсан фактууд байна. Гэмтэл сонгогийн эмнэлэг дээр дураараа авирлж байгаа фактууд байна. Баянгуур аймгийн иргэний нисгтэр одоо бүр ажилчтай бариад зодчдаг танхаа даргын факт байна. Гэх мэтлэнгээр бидэд олон фактууд ирсэн байна. Бид энийг оруулаагүй байгаа. Авилгатай тэмцэх газарт оруулах боломжгүй болчиход байна. Ялангуяа энэ инх цагал гэдэг хүний солиогүй цагт тийшээ юу ч ороод нэмэргүй юм байна. Гэдэг одоо байр суурь бид хүрээд байгаа юм. За манай инх цагал дарга бол олон нийтийн хууль ёсны олон нийтийн зөвлөлийнхөө хяналтыг бол эсэргүүцэж байгаа. Би түрүүн та бүхэнд энэ хуулийн залтыг бас хэлсэн. Дахиад энэ бас дурдж байгаа юм. Одоо олон нийтийн зөвлөлийн гишүүн олон нийтийн төвийн хаалгаар нэвтрэхдээ инхтрал даргын гар үсгийн үнэлтэд нэвтэрдэг. Тэр хардаа олон нийтийн төвөөр нэвтрэхэд ашиглана гэж тавьсан байгаа ч. Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар бий болсон Монголын нийт иргэдийн дуу хоолой болох гэж хууль ёсоор авилгын эсрэг хуулийн дээр хуульслагдсан энэ хууль ёсны олон нийтийн зөвлөлд хүртэл энэ хаалгаар орохдоо бид нар үнэл хүзүүлж орно. Ард иргэд бол утсаа хураалгана. Бүх юмнуудаа далд хийж ордгоо шүү дээ. Бид нар энийг зогсоогооч гэж асуудал тавиач ач холбогдол олсонгүй. За авилгатай тэмцэх газрын дараа бол олон нийтийг захирч чадахгүй байна. Чивэрэн тэр олон нийтийн зөвлөлөөр бидний энийг яриулаад байгаа юм биш үү гэдэг асуудлыг сая 12 сарын 27-ны өдөр улсын хурлын эндэр дээр улсын хурлын гишүүн Содбаатар гэдэг хүн инх жаргалд бухимдлаа гаргасан. Хэлгэнс энийг монголчууд бүр сонссон. Тэгээд тэр хариуд нь юу гэсэн бэлээ? Хоёр олон нийтийн зөвлөл байгаа. Би бол тэдгээр юм хэлүүлээгүй шүү гэж улаанцан дуурсан. Эсвэргээрээ юу яриад байгаа юм? Авилгатай тэмцэх газар гэдэг чинь хинээс асуухгүй мөгөө хэлдэг авилгыг цаг минутаа уралдаж татсан зогсоодог газар гэдэг үг тэр хүн чадаагүй. Авилгатай тэмцэх газар дэрэгдээ олон нийтийн зөвлөл байгуулсан. Ийм эрх хэмжээ авилгын эсрэг хуулинд байхгүй. Ийм зохицуулт огт байхгүй. Үндэсний хөтөлбөр засгийн газрын мөрийн хөтөлбөр хоёр хуулийн дээр гарах учиргүй юм. Үндэсний хөтөлбөр гэдэг бол хууль биш. Үндсэн хууль, материалын хууль хоёрыг давдаг хөтөлбөр засгийн газрын болон үндэсний хөтөлбөр гэж байх ёсгүй. За энэ үндэсний хөтөлбөрийг урд нь 2002-оос 10 онд Монгол улсад хэрэгжүүлсэн шүү. Одоо энэ чинь 2 дахь удаага хэрэгжиж байгаа. Энэ үндэсний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд сэтгүүлчид та бүхэн иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд, татвар төлөгчдийн хараа хяналтын дор үндэсний хөтөлбөр хэрэгжих ёстой. Тэрнээс авилгатай тэмцэх газар хэрэгжүүлдэг хөтөлбөр биш. Авилгатай тэмцэх газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх итгэлээ алдсан. Ард түмэнд итгэхгүй байгаа. Зөвшөөрөхгүй. Одоо инх жаргал дарга энэ үндэсний хөтөлбөр гэдэг нэрийн дор олон нийтийн хяналтыг одоо энэ олон нийтийн өнөөдрийн хууль ёсны хяналтыг эсэргүүцээд түүнийг сөрөөд олон нийтийн нэрийг бариад төрийн тусгай байгууллага гэдэг статустай мөртлөө бүр өөрөө удирдаад олон нийтийн дэд зүйлүүдийг байгуулж байгаа. Тэгээд цалинжуулж байгаа. Тэдэнтэй гэрээ байгуулж байгаа. Тэд нар яах юм? Төрийн байгууллага албан тушаалтнуудыг хянах юм. Тэдний тухай мэдээллийг цуглуулах юм. Судалгаа хийх юм.
Тэгээд дарамтлах ажлыг зохион байгуулад нөгөө 1990 онд татан буугдсан нах яамны тараасан мэдээлэгч нарыг тэр сүлжээг дахиж бий болгоод тэгээд төсвөр санхүүжүүлэх гэж байна. Энэ бол Монгол улс хүний эрх хэрэгжүүлэг дээдэлсэн арчилсан нийгмээс буцаж байгаа хамгийн том баримт болж үлдэх гэж байна Монгол улсын төвөнд. Энэ авилгатай тэмцэх газрын даргыг улсын хурлын тогтоолоор томилдог. Улсын хурл хууль баталдаг газар. Тэгээ хуулийг хэрэгжүүлдэг газрын даргыг яагаад улсын хурл томилж байгаа юм? Энэ гараараа хууль батлаад энэ гараараа хуулийг хэрэгжүүлдэг хүнийг томилж болдго юм уу? Хуулийг хэрэгжүүлэх гүйцэтгэх хэмжээ засгийн газарт байдаг. Тийм ээ? Тэгвэл өнөөдөр хууль хэрэгжүүлэх засгийн газрын хууль хэрэгжүүлэх байгууллагын удирдлагыг томилдог тэр суур зарчим зохицуулалт өнөөдөр зөрчигдсөн байна. Зөрчигдөд явж. Нөгөө улсын хурлын хуулиа батлаад даргыг баталчаад ингээд явахаар улсын хурл авилгатай тэмцэх газрыг гартаан бариад хуулийг хяналтандаа байлгаад авилга албан тушаалтны гэмт хэрэгт хариуцах тооцох боломжгүй болгож хүлсэн байна. Тийм учраас улсын хурл дотор нөгөө хүчин, нөгөө офшор, нөгөө 60 тэрбумын хүн үртэл улсын хурлын хэмбэр дээрээс та нар миний батлсан хуулиар 60 тэрбумын төгөн дор амьдарцгаа гэд хууль батлаад цохоо сууж байгаа монголчуудаа. Ингэж болдгийм үү? Бид нүдтэй амтаа чихтэй тархитай хэмээрээ мөртлөө ингэж оромжлуулаад сууж байна. Энэ боломжгүй бид нар харж байгаа. За олон нийтийн дэд зөвлөл гэдгийгтэй электрон даргын байгуулсан гэрээг харцгаа хэдүүлээ. Энэ гэрээний 2-1-2 дээр юу гэж байна? Төрийн албан тушаалтнаас мэдээлэл гаргуулна гэж байна. Нөгөө олон нийтийн дэд зөвлөлийн 3 хүн чинь. Энэ ямар лутусууд гараад ирвэ? Авилгатай тэмцэх газрын мөрдөгчөөс хүргүүлсэн албан бичгийн мөрөөр хийж байгаа ажил арга хэмжээний явцдаа танилцсан гэж байна. Энэ ч бүр мөрдөн байцаагчийг хүртэл мөрдөх гэж байна нөгөө олон нийтийн дэд зөвлөлийн нөхдүүд чинь. Би авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Ганбаатар гэж хүн бай. Би нэг албан тушаалтны гэмт хэргийг мөрдлөө тийм үү? Айгүй л илэрх гэж яах нь шүү дээ. Тэгэхээр нөгөө дэд зөвлөлийн нөхөр яах нь вэ? За чи яаж мөрдсөн? Юмнууд гаргаад ирэх танилцах нь шүү. Тэгээд албан тушаалтнуудад ховлох нь шүү. Тийм шалгаа таныг тогтоох гээд байна. Тэрийг хурдан устгаа гэж зааж өгөх гэж шүү. Энэ юу болж байна? Албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг авилгын гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хүргэнэ гэж байна. Мэдээлэгч байна. Авилгын шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, таслан зогсоох, ур чадрын үр дүнгийн гаргах чиглэлээр бас атагаад санал хүргэнэ гэж энэ чинь хийж байгаа. Авилгатай тэмцэх газрын хийж байгаа нь ганц 3 хүн яаж амьд хийх юм? Яаж ям дээр хийх юм? Яаж дүүрэг дээр хийх юм? Ойлгохгүй бид нар энийг. Ойлгодог хүмүүс энийг тайлбарлаж өгөх хэрэгтэй авах гэж бодож байгаа. Үндэсний хөтөлбөрт хяналт тавина гэж байгаа юм уу? Тэгээ атагээд хандаж шалгуулна гэж байгаа юм. Бүр шалгуулах 4 их байгаа шүү. Тэгсэн атлаа авилгатай тэмцэх газрын зөвшөөрлгүйгээр нийтэд мэдээлэл хийхгүй гэж. Амаа тас таглаж. Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнд хяналт авилгатай тэмцэх газар тавина. Авилгатай тэмцэх газар өөрөө олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнд хяналт тавиад тэгээд цалингээ өгнө. Ийм л байна. Энэ нах ям. Энэ бол одоо авилгатай тэмцэх газрын мэдээлэгчний сүлжээ болж хувирч байна. Нэг үгээр хэлбэл иргэдийн өргөдлөг өгөөд байхад ард түмэн баримттай фото зурагтай факт 60 тэрбумаар тавиад байхад юу ч хийдгүй мөртлөө одоо өөрсдийнхөө хуруу хүмүүсийг өргөжүүлж тэгээд бидний нөгөө татвар мөнгөлсөн төсвөөс тэдэнд цалин өгөх нэ 500 мянган цалинтай Улаанбаатарт ажиллаж улсууд нь хөдөө ажиллагаа нь 300 мянган цалинтай. Энэ улсууд яам тамгын газар бүгд өөрөө авч суuna. Өдөр 4 цаг ажиллана. Бидний олон нийтийн төвөөр үнэхээр орж явахад тэд нар яамн дотор очиж тусгай өрөөнд 4 цаг сууж ажил хийнэ. Энэ ямар гэдэг их мэдл вэ? За тэр улсуудын үнэл хин вэ? За бидний үнэл ямар байсан? Одоо эдгээр үнэл ямар байна? Хардаа та нар. Бидний үнэлэн дээр авилгын эсрэг хуулийн заалтч байхгүй шүү. Зөвхөн олон нийтийн төвөөр нэвтрэгтэй хэрэглэрэй л гэсэн. Хэнийг нэвтрүүлж байгаа ч байхгүй шүү. Гэтэл энийг хар. Ямар онцтой вэ? Энэ улсуудаа 6 сарын гэрээ хийсэн байгаа.
6 сарын. Яагаад? Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн дотор магадгүй Монгол өгсөн сэтгэлтэй шудраг хүн байвал хагас жилийн дараа сольж явах боломжийг олж авсан. Улсын хурал хуулиан батлаад өөрийнхөө даргыг тавихаар ийм болдгийн байна сэтгүүлчд минь, монголчууд минь, лайв үзэж байгаа Монголын ард иргэд минь аюул учирч шүү цаан чинь. Авилтад энэ газрын англи жаргал гэдэг хүн ажлын цаг хийдүүлдэг. Би баримт хэлье. 12 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагт би англи жаргал дарахтаа уулзах гээд өрөөрөө явах гэсэн чинь бүгд хамгаалтууд зогсоод бүр коридорынхоо үүдийг чойжлоод англи жаргал дарга өрөөрөө ордог коридорын хаалгыг чойжлоод надыг бүтэн 22 минут хаалга балбуулсан. Ажлын цагаар ажлын байран дээр албан үүргээ хэрэгжүүлж байгаа дарга коридорынхоо хаалгыг чойжлоод 4-5 хүнээр хамгаалт гаргаад идэх нь ямар ч үстэй юм бэ? Би хардах хэрэгтэй. Би англи жаргал даргыг тэр өдөр нэг бол савтуу байсан. Нөгөө бол өрөөндөө авилгалчдыг цуглуулсан байсан гэж хардж байгаа. Яагаад тэгэхээр туслах баяр дорж нь бүр өөрөө ирчээд дарга байгаа гэдэг мөртлөө оруулахгүйсэн. Тэгээ өөрөө наад хаалгаар гараад цаагуур шатаар тойрж ороод хаалга чойж, коридор хаалгыг чойжилсан. Би 20 гаруй минут нүдж жоод орсон. Онгойлгосон эцэндээ. Би ямар доржинд очсон хувь айлын хаалга балгаж байгаа шүү дээ. Албан байгууллагын чинь. Тэгээ миний та нарын татварын байгууллага ажиллаж байгаа юм чинь. Тэгээ намайг даргын өрөөнд оруулаагүй. Дарга гараа явуулсан гэж хэлсэн. Тэгээ 20 минут өмнөөс нь дарга яад гараа явчихдаг. Ийм хаалттай. Одоо хүртэл бид нар авилгатай тэмцэх газрын даргынхаа 10 хүрээ өөрөө бүх юм үзээгүй байгаа. Та нар мэдчихэж ш. Нууц хадгалсан шүү баасаа. Нууц хадгалахгүй хогчоо шүү гэж гарын ус зурулчихад дараа нь баас нь юу гэсэн? Нууц нь манай дүүж байхгүй судлаа гэсэн. Манай гişүүд энэ сууж байна. Намайг арын өрөөнд оруулалтаа баас нь нааш ичигээд тэр өрөөнийхөө гэрлийн унтраагаад 2 минут нэг ингэж харуулчаад гаргацсан. Ингэ танилцдаг юм уу? Би шар шуу биш. Надад харанхуйд 2 минутанд албан байгууллага өөрөөтөө танилцах тийм чадвар суугаагүй. Ийм хаалттай байгууллага. Өндөр түвшний албан тушаалтнуудыг гин тэргийг илрүүлэх чадваргүй гэж бид нар үзэж байгаа. Чадвар байхгүй гэж үзэж байгаа. Яагаад? Англи жаргал дарга 2007 онд Төв аймгийн Цагдаагийн дарга багтаа нас орсон хүний гэрчилгээ, Улаанбаатарт нас орсон талигачийн гэрчилгээг Төв аймагт нас орсноор болгоод тэр хүний нэр дээр байгаа хөрөн хөнгийг завшсан гэмтэрхийг нүүн дарагдуулсан факт бидний гал дээр байна. Энээс харахад энэ хүн болов авилга албан тушаалын гэмтэрхтэй тэмцэх чадваргүй факттай хүн гэдэг нь бид нар үзэж байгаа юм. Одоо хүртэл нэр шийдэгдээгүй яваа. Энэ бол гэмтэрэг байна. Энийг дахин шалгах ёстой гэж прокурорын шийдвэр байхад боломжгүй гэсэн англи жаргалын гарах ёстой факт энэ байж. Одоо чинь маргаантай хэврээ яваа. Ингэж улсын бүртгэлийн газар төртөл хотод нас орсон хүнийг хөдөөд нас орсон болгоод асуудлыг завчиж чадаад өнөөдөр хүртэл энэ ядаа хэвээр нь хадгалж байгаа хүн авилгалтай тэмцэж чадах уу гэдэг асуудал гарч иж байгаа юм. Энэ хүмүүс өнөөдөр улсын хурлын дарга 60 тэрбумын гэмт хэрэгт фото зураг дөрөв холоотгоо бүрэн батлагдсан мэ гомболтын дотны найз аархал дээр очиж